За хамтаа үзэгчтэй маш их баярлалаа. Хөтөлбөр үргэлжлэн хүрсээр байна. Яг одоо та бүхэндээ зочноо уулзуулахад бэлэн болсон байна. Студид маань зочин маань хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр хаа өнөөдөр студид маань Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Сэрж Митов хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу? Шинэ оны мэнд хүргэе. Баярлалаа. Шинэ оны мэнд хүргэе. Оноо сайхан өгцнөө гэж. Тий, маш сайхан өгтөж байна. Уран бүтээлийн ол зомогтой. Маш сайхан өгтөж байна. Эхний өдөр бас ингээд зав гаргаад биднийг зориод ирсэнд тань бол маш их баярлаж байна. За шинэ оноо яаж өнгөрөөлөө? Бидний зүгээс бас тантай ярилцах маш сайхан олон зүйлс байна. Юуны төрөнд бас шинэ оноо хэрхэн яаж тэмдэглээ өнгөрөөлвэ? Мэдээж одоо хамгийн юу гэдэг юм бэ тийм ээ? Хамгийн хүүхд одоо бага насны хүүхдээс эхлээд настай бүх хүмүүсийн баярж одоо тэмдэглэдэг хамгийн хөвжөлтөө тэр баяр бол мэдээж шинжил тийм ээ. Мэдээж одоо хуучин ондоо хийсэн тэр сайхан уран бүтээл, амжилт бүтээл, ач жаргалын байдгийн те бүгдийн сайхан тэмдэглээд тэгээ шинэ оноо дандаа гоё сайхан зүйлийг тийм ээ мөрөөдлөөр аж аргалаар дүүрэн ухахыг хүн болгон хичээдэг. Мэдээж яг тэр нийт одоо хүмүүсийнхаа жишгээр одоо монголчуудынхаа жишгээр бас тэг гэр бүлийнхаа хүрээнд ингээд тэмдэглээ өнгөрүүлсэн байгаа. Өнгөрөх 2025 он таны хувьд одоо уран бүтээлийн тал дээр ер нь ихэр ол зам гихтэй байв. Ер нь ямар хуу жил болж өнгөрөв? 2025 он бол үнэхээр миний хувьд бол уран бүтээлч хүний хувьд бол ол зам маш ихтэй сайхан жил болж өнгөрлөө. Би өөрөө бол соёл урлагийн сургуулийг дуурийн дулаач мэрэгчлэр Монгол Улсын Хөлбөрийн Баатар ардын жүжигчин Гонгорын Хайдав хэмээх эрхэм багшийнхаа одоо шавь олж ингэж дуурийн урлагийг суралцаж төгссөн одоо дуучин байдаг. Тэгээд түүнээс хойш бол тасралтгүй уран бүтээлээ хийж байгаад дунд нь бас бүгд найрамдах Солонгос улсад ингээд суралцаад төгсөөд ирсэн байгаа. Тэгээ энэ хугацаанд бас уран бүтээлээ хийсээр ирсэн. Мэдээж тэн дундаас 2025 он бол миний хувьд уран бүтээлийн хувьд бол хамгийн ол зомогтой сайхан жил болж өнгөрлөө. Сэрэгчтэйгээ бас одоо уран бүтээлийн тал дээр маш олон таарлаа 2025 онд. Тэгээд бас UBS телевизтэй манай эгчийн маань хувьд бол одоо маш гоё холбоотой тий. UBS телевизийн маш томоохон бүтээл дээр бас ингэж хамтарч ажилласан, төсөлж дэмжиж ажилласан юм гайхалтай хүн байгаа. Тэр үеийг хэдүүлээ эргээд очихвол. За би тэгээд соёл урлагийн сургалт төгсөө төгсгөлийнхаа театр би хөвсгөлийн хүн бол одоо дуучин байгаа. Тэгээд Хөвсгөл нутагтаа очиод Хөвсгөлийнхаа театрт, орон нутгийнхаа театрт дуучнаар одоо өргөдөж очиод ажилласан байгаа. Дараа нь Найрал дууны ангийн багшаар ажиллаж байгаад Хөвсгөл аймгийн хөгжим драмын театр гэдэг одоо театрын дарга гэдэг албан тушаал томилогдсон ажилласан байгаа. Яг энэ албан тушаал томилогдсон ажиллаад уран бүтээлээ хийнгээ ажиллаж байх хугацаанд манай UBS телевизийн хамт олон манай одоо цаатан иргэд гэж байгаа шүү дээ тийм ээ. Одоо цөөнх болсон үнэхээр одоо ховор үндэстэн тий одоо өв тээгч өвийг одоо хадгалж одоо хамгаалж явж байгаа энэ гайхалтай өвийг хамгаалж яваа тийм цөөнх одоо бүлгийн хүмүүс байдаг. Тэр хүмүүсийн тухай үнэхээр гайхалтай киног хийсэн байдаг. Тэр үед би бол хөгжим драмын театрын даргаар ажиллаж байсан учраас уран бүтээлийн хувьд бол маш сайн нягтарч одоо хамтарч ажилласан байдаг. Бараг нэг хамт олон шиг манай уран бүтээлч болон UBS телевизээр хамт олон маш сайхан ингэж хамтарч ажиллаж тэр сайхан түүхэн кинонд хувь нэмрээ оруулсандаа тухайн үед би одоо тэнд байгууллагыг удирдах бас уран бүтээлч байсан хүний хувьд бол маш их бахархдаг. Тэр кино маань болохоор өнөөдөр би түрүүн хэлсэн шүү дээ тийм ээ. Өнөөдөр Монгол цаашлаад энэ дэлхийд тийм ээ маш ингээд цөөнхийн олон ховор үндэстний нэг ясны нэг тэгээ цаатан ясны нэг тэр ховор өвдөгч цөөх болсон ясныг одоо тэр урлагаар дамжуулж кино эфирт тийм ээ түүхийн тэгж хадгалж авч одоо урлагаар дамжуулж үлднэ киногаар дамжуулж үлдэж байна гэдг нь өөрөө UBS телевизийн Монголынхаа одоо соёл урлагийн киноны урлагийн түүхэнд маш том одоо хөрөнгө оруулалтыг хийж түүхийг маш сайн хамгаалж үлдээсэн гэж уран бүтээлч хүний үед бас маш их бодож маш их дотроо манай би болон манай Хөвсгөлийн бүх иргэд тийм ээ баярлж явдаг.
Юу тий. Тэгээ Содороо хэмээх тэр уран бүтээл бол өөрөө яг киноны хувьд ч гэсэн маш сайн кино болсон. Маш сайн кино болсон. Ер нь бол бас яг кино үзэгч сонирхчтэй бол ер нь байлдан дагуулж чадсан кино бас олж чадсан шүү тий. Үнэхээр байлдан дагуулсан. Тэнд бол одоо маш олон өдөр Өвсгөл аймагт бас нээлттэйгээд гарч байсан. Улаанбаатар хот те зөндөө их олон хахад үнэхээр үзүүжигчид татрахгүйгээр үзэж байсан. Гэтэ үнэхээр яагаад гэвэл тэр бид нар ч гэсэн орон нутагтаа байгаа хүн адилхан уран бүтээлчд учраас тэр цөөнхийнхөө тэр уламжлал, зан заншил яг үнэхээр тэр те өвөө тэгээд байж байгаа тэр уламжлал, зан заншил ёс нь тэндээ яг энэ кинонд үнэн зөвөөрөө тусгагдж гэнэ үгүй юу гэж зөндөө юмнууд байгаа шүү дээ тий. Нарийн ширээ юмнууд байдаг. Тэр талаас нь хүртэл бид нар нэлээд ингээд анхааралтай ингээд анализ хийгээд ингээд харж байхад үнэхээр бол аягүй сайн хийсэн. Мөн мэдээж одоо технологийн хувьд бас тийм ээ кино хийх тэр нэг технологийн чадварын хувьд бол UBS телевизэн маш сайн хийсэн гэж бас боддог тий. Ийм гоё холбоотой хүнийг бас бид студид өрөөд авчирсан байгаа даа. Их баяртай байна. За Сэрэгчийн маань хувьд маш олон гайхалтай уран бүтээлүүдийг 2025 онд одоо хийж олон түмэнд хүргэлээ. За улс орныхоо нэрийг бас дэлхийн дахинд бусад улс орнуудад хүртэл ингэж сайхан цуурайтуулж яваа хөө. 25 онд хийгдсэн уран бүтээлүүдээс сонсож болохоо ямар хөө одоо бүтээлүүдийг та хийвэ? За ерөнхийдөө би бүгд Солонгос улсад одоо магистрийн сургалтанд суугаад төгсөөд ирсэн байгаа. Энэ хугацаанд мэдээж уран бүтээлч хүн юм чинь Солонгос улсад болж байгаа янз бүрийн одоо сонгодог урлагийн тоглолтууд болон бусад одоо нийтийн дуучдын тоглолт гэдэг янз бүрийн арга хэмжээнүүд нэлээд их нээлт таалд оролцож дуулж байсан. Тэр хугацаанд тэгж явж явах хугацаанд мэдээж мэрэгжлийн хөгжмийн зохиолч, адилхан мэрэгжлийнх дуучтай, тийм ээ Солонгос одоо уран бүтээлчтэй маш их танилцсан. Тэр тэгээд яг 25 оны нэг онцлог нь Солонгос яруу найрагч, яруу найрагчийн шүлгээр Монголын одоо манай нэртэй одоо урлагийн гай сэтгэлтэн хөгжмийн зохиолч Бямбаяр багш маань аяны зохиогоод Солонгос одоо яруу найрагчийн үгийн зохиогоод тэгээд одоо би дуулсан нь бас их сонирхолтой уран бүтээл болж ихэлсэн. Одоо тэгвэл нэг биш одоо тэр дуунууд одоо 3 дахь одоо уран бүтээл маань ингэж гарч байна. Яг гэвэл бүгдээрээ Солонгос улс, Монгол улсын уран бүтээлчид хамтарч одоо уран бүтээл гаргаж байна гэдэг нь өөрөө хоёр улсын харилцаанд бол бас нэлээд цаашдын хамтын ажиллагаанд нэлээд гоё уур амьсгалыг оруулж ирж байгаа нь одоо бас их сайхан байсан. Тэгэхээр би одоо тэр үйл явдлыг их 25 онд их онцолж байгаа. Өөр их баяртай. Ер нь бол бид бүхний хувьд ч гэсэн сонссон тэр дууг тэгээд Солонгос хүн одоо тий энгийн нэг Солонгос хүний хувьд Монгол одоо орныг хараад энэ улсад ирээд ямар мэдрэмж төрсөн төрнийгээ ингээд хөөрхөн угаалгаад биччихсэн тий. Тэгээ маш гоё дуулсан байсан. Үзэгчд маань ч сонссон болоо гэж найдаж байна. Ер нь сүүлийн жилүүдэд бас Монгол Солонгосын соёлын одоо хоорондын хамтрал бас нэлээд бас явж байгаа шүү. Салбарт баг тийм байгаа ах тий. Спорт ч гэсэн бас тэр хамтрлаад бас нэлээд явж байна. Тэгээд түүний нэг жишээ нь бол бас Солонгос хүнтэй ингэж хамтраад ингэ явж байна. Ер нь та хэдийн маань бас ингээд хамт хийх, дуу хийх тийм гүр бол цааш дахиад байгаа л тах та тий. Дахиад хамтраад хийгдэхэд маш мэдээж одоо яг тэр цаашдаа хамтарч хийх хаалга маань одоо уран бүтээлийн хаалга маань нээгдсэн гэхэд болж байгаа. Тийм учраас таны хэлдгээр бас мэдээ цаашдаа зөндөө сайхан уран бүтээл дуунаас цаашлаад магадгүй тийм ээ. Мюзикл магадгүй тий кино зохио кино чихийг үгүйсэхгүй. Яг гэвэл ер нь ганцхан урлагийн салбар гэхгүйгээр гэлээ шүү дээ тийм маш олон салбар дээр сүүлийн үед одоо Монгол Солонгосын хамтарсан одоо үйл ажиллагаанууд маш их өргөжж байна. Тэгээд дээрэс нь яг уран бүтээлч хүний хувьд хэлэхэд бол соёл урлаг бол өөрөө дуучин хүний хувьд бол тэдний дуул бас нэлээд дуулсан. Үндэсний пансурыг гэдэг одоо үндэсний дуу манайхаар бол ардын дуу бөгөөд үндэсний уртын дуу шиг тийм дуу байдаг. Тэр нь бол ерөнхийдөө яг хүний ахуй амьдрал дээр болж байгаа зүйлийг одоо ингээд текст маягтаа ингээ илэрхийлэх тийм үндэсний тийм
тийм дуунууд байдаг. Панс үрий гэж нэрлэдэг. Би тэрийг бол алдартай одоо багшаас ингээд бас суралцсан байгаа. Тэгээд бас их сонирхолтой байна гэсэн Монгол хүн ингээд Монгол дуучин манай үндэсний дууг бас их хэцүү. Мэдээж манай уртын дууг те гадны дуучин байтугаар бид нар ч гэсэн те уртын дууг за одоо дуулчээ гэж дуулж чадахгүй шүү дээ те баш те. Тэгэхээр тэр тухайн үндэсний одоо онцлог тэр чанарыг харуулсан тэр гоё үндэсний тэр нандин зүйлийг одоо сурна гэдэг бол бас хэцүү байсан. Би тэгтээ нэлээ хичээсэн боловч мэдээж те одоо төгсөрч чадахгүй. Гэхдээ бас сурж үзчихсэн их бас сонирхолтой байсан. Тэгээд энэ дээр яриад үзэхэд дуучны хувьд бол Солонгос одоо нийтийн дуу болон Монгол нийтийн дуу ч юм уу төстөө тэр ай дангийн хувьд ч юм уу их төстөө юм маш их байд юм байлээ. Би тэрийг бас их жоохон мэдэрсэн. Тий. Улс үндэстэн бүрийн л одоо үндэстэн. Тэгээ тус тустай өөр байгаа ч гэсэн ингээд мэдээж одоо жишээлбэл Япон гэдэг юм уу те хятад дуутай Монгол дууг харьцуулахад нэг өөр Монгол дуу Солонгос дуу хоёрт бас төстэй зүйл их байдаг юм байна гэдгийг бас их олж харсан байгаа тийм. Өнөөдөр бас үзэгчид маань гайхалтай дуу мэдчилгээгээр бас хүргэх гэж байгаа. Тэгээд нэгэн гайхалтай дууг өнөөдөр үзэгчд маань одоо анхны сонсогчд нь болж бас сонсох тийм одоо сураг сонссон. Тэгэхээр тэр дууны тухай бас хэдүүлээ тавчхан яриад үзэгчдэд хүргэе те. За ер нь бол яг би хөвсгөл нутгийн одоо дуучин гэж хэлжсэн. Тэгээд хөвсгөлийн сэржээ гэдгээрээ илүү намайг хүмүүс их мэддэг. Ялангуяа мэрэгжлийн те багш нар маань их сайн мэддэг. Тийм утгаараа миний уран бүтээлийн бараг 90% нь одоо нутаг усаа магтсан. Ялангуяа далайн ээжээ магтсан дуу маш их байдаг. Хордол сардаг те. Одоо би Хөвсгөл аймагта байдаг. Бүх одоо хордол сардгаас эхлээд хөөхөн жижигэн хөөрхөн толгодын хүртэл би дуулсан байдгийг. Хөвсгөл далайн ээжээсээ эхлээд тийм ээ сэлэнгийн гол, эгийн гол гэдэг одоо бүхэл одоо ус мөрнөө дуулсан байдгийг. Тэгээ би сая яг 25 онд бас өөрийгөө ингэ эргээд дүгнээ бодлоо л да уран бүтээлээ харж байсан чинь би ер нь бол ингэж уул усаа тийм ээ газар шороогоо ингэж магтаж дуулах гэж ингээд үүрэгтэй ирсэн дуучин юм байна гэж одоо өөрийгөө бас бодоод байгаа. Тэгээ би өөрөө ингээд пянзаа гаргах гад бэлдэж байгаа. Тэгээ ихээ бэлдэх явцтай ингээд дуун дээр анализ хийгээд тэгээд ер нь бол хөгжмийн зохиолч бол яруу найрагчд маань ч гэсэн дандаа надад тийм сайхан өндөр сайхан хайрхан өргөн их мөрөн те Хөвсгөл далайн ээжийн тухай дуу зохиовол дандаа надад ингээд хандлагч өгдөг байгаа. Тэгээ ингээ эргээ бодоод байсан чинь нэрээ тийм юм байна. Дээрэс нь ээжийн тухайс дуулдаг бас те их дуунууд их байна. Гэт ингээ бодоод тэгээ эцэст өөрийгөө юу гэж дүгнсэн бэ гэхээр би байгаль дэлхийгээ уул усаа нутаг орноо тийм ээ магтан дуулах гэж одоо төрсөн одоо үүрэгтэй дуучин байна л гэж одоо ер нь ойлгож байгаа. Тэгэхээр тэр уран бүтээлүүдийн маань нэг дахиад би далайн тухай дуу надад 10-аад байдаг. Хүсэл далайгаа магтсан. Тэгээ хамгийн миний одоо нэрийн уц болсон дуу гэх юм бол Урлагийн гав зүтгэгтэн Бямбаяр багшийн хөгжим, доктор профессор Батуучир багшийн шүлэг газрын цэнхэр нүдэн гэд дуу байдаг. Одоо тэр миний бол баг нэрийн уц болсон дуу байдаг. Тэр дуугаар маань хүмүүс их таньдаг. Тэгээд дараа нь болохоор энэ дууг болохоор би бас Бямбаяр багштай захиалж хийлгсэн гэж өөрөө хүсэж хийлгсэн байгаа. Хийгээд өгөөч гэд хүсэл тавьсан. Тэгээ яагаад энэ дуу ингээ хүсэж хийлгсэн бэ гэхээр бас л Хөвсгөл далайхаа тухай байгаа. Гэхдээ би далайн ээжигээ бол магтсан дууг маш их дуулсан. Гэхдээ энэ удаа болохоор ямар дууг хийгээд өгөөч гэсэн гэхээр Хөвсгөл далайгаа бид нар хайрлах ёстой тийм ээ. Өнөөдөр Монгол гэлтгүй тийм ээ Азийн цэвэр усны нөөц байж байна тийм ээ. Өнөөдөр энэ цэнгэг сайхан нуураараа Монгол хүмүүс амьдрнаа, ирээдүйд хэдэн мянган жил амьдрнаа. Тийм болохоор маш их хайрлаач, байглаа тий. Ингээд хайрлаач гэсэн тэр мессежийг нийгэмд хүүхдүүдийн хоолоогоор намжуулаад ингээ хүргмээр байна гэж хүсэлтийн дагуу болор цомын тэргүүн одоо яруу найрагцын даюуш яруу найрагчийн шүлэг Урлагийн гав зүтгэгтэн Бямбаяр багшийн маань хөгжим одоо цэнхэрхэн далайн ижимэн гэдэг дуу ингээд өөрийнхөө охинтой тэгээд дүүтэйгээ ингээд гуруулаа ингээд дуулсан байгаа. За тэгвэл энэ гайхалтай дуу хэдүүлээ сонсчоод тэгээд эргээд хэдүүлээ
студидтэй ярилцлага үргэлжлүүлье. За.
За үзэгчд маань бол энэхүү гайхалтай дууг сонссон байхаа. Маш гоё дуу байна. Тэгээ аманд ч ингэж гоё хурдан аялагдаад өвгөн ч бас ямар гоё юм тий. Тэгээ хамгийн хөөрхөн нь бас охинтойгоо тэгээд ийл дүүтэйгээ ингээ хамтдаа дуулсан гэхээр бүр хөөрхөн санагдаад ямар гоё юм бэ гэж сонслоо. Их сайхан дуу байна. За баярлалаа. Тэгээд би өөрөө Rotary клубыг одоо үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч гэж явж байгаа. Мөрөн хүрээ Rotary клубыг мэдээж Rotary клубыг та бүхэн маань сайн мэдж байгаа. Олон улсын хүмүүнлэгийн байгууллага байгаа. 1905 онд байгуулагдсан. Тэгээд дэлхийн бүх одоо сайхан сэтгэлтэй хүмүүнлэгийн ажил хийх сонирхолтой хинч байсан нэгдээд одоо хамтдаа нэгэн хүчээр хүмүүнлэгийн ажил хийдэг тийм гоё байгууллага байгаа. Өөрөөсөө даваад өрөөл бусдад туслах тийм урайтай. Тэгэхээр энэ клубт одоо сэтгэл зүрэхтэй энэ одоо гишүүний хувьд энэ дуу маань өөрөө холбогдож ирж байгаа. Манай Rotary клуб 7 чиглэлээр одоо салбарт хүмүүнлэгийн одоо ажлуудыг хийдэг байгаа. Тэрний нэг нь байгаль хамгаалал гэдэг чиглэл байдаг. Тийм учраас энэ дуугаараа дамжуулж байгалаа хайрлая, уул усаа хайрлая, цэвэр усны нөөцөө хайрлая гэж баг би ганцаараа дуулахаас илүү хүүхдийн хоолоогоор ингээд тийм ээ хүүхдүүд тэрийг одоо ингээд хэлмээр байгаач хүүхэдтэй хэлж чадахгүй байгаа. Тэгэхээр тэр хүүхдүүдийн ингээд хоолоогоор энэ нийгэмд энэ дугаараа дамжуулж мессеж өгөхийг хүсэж энэ дуу дуулсан байгаа. Маш сайхан одоо өргөн хүрээнд тий гайхалтай гоё дуунаас гадна бас олон хүмүүс бас ингэж хайрлаасаа байгаль орчноо хайрлаасаа одоо хөвсгөл далайдаа одоо бид бүхэн чи жилдээ л баг нэг очиод байна шүү дээ тий. Тэгээ очихдоо хайрлаад байна уу яагаад вэ тий. Бас энэ дуу сонсоод бас бодох хэрэгтэй болов гэж бодож байна. Тэгэхээр яг тийм үнэхээр гайхалтай уран бүтээл мэдлсэн байна. Тэгээд ер нь яг хөвсгөлтлийн одоо тухай дуунууд бол маш олон байдаг. Маш олон хит болцсон дуунууд зөндөө байдаг тий. Түүний адилаар нэгэн гайхалтай хиттэй бас мэдлж явах шиг байна. Тэгээд сая зүгээр анх удаа сонсоход л яг чихэнд маш сонсголонтой амархан чэйжлэгтгэхээр амархан дагаад дуулж гарах юм байна. Бүхэд дуулж байгаа болохоор бас их хөөрхөн байна. Тэгээ бидний урилгыг хүлээн авч студид маань хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Тэгээ харамсалтай нь бидний ярилцах хугацаа богинохон байлаа. За баярлалаа. Баярлалаа. Манай нэвтрүүлгийн хамт олонны зүгээс за та бас сайн мэдэх болов гэж бодож байна. Толоо F7D гэдэг энэ гоо сайхны яар сарчлагын бүтээгдэхүүнийг манай нэвтрүүлгийн албан ёсны түнш байгууллагаас маань өгч байгаа юм аа. За баярлалаа. Маш их баярлалаа. Баярлалаа. Таны тэгээд цаашдын уран бүтээлээс өндөр амжилт хүсье. За та бүхэндээ ч гэсэн бас уран бүтээлийн өндөр амжилтыг хүсье. Тэгээд маш их уран бүтээлчхүний хувьд маш их урлаг, соёл тийм ээ тухайн альва нэг орны одоо хөгжлийг дандаа манлайлж алхаж явдаг соёл урлагийн салбар байдаг. Энэ салбар соёл урлаг хэвлэл мэдээллийн салбарт маш шилдэг одоо телевиз шүү манай UBS гэдэг бас өөрийнхөө хувийн бас сэтгэлдээ хэлмээр байна. Баярлалаа. Маш их баярлалаа. Баярлалаа үзэгчдээ өнөөдрийн зочноор Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Сэрж Мэтү оролцлоо. За хөтөлбөрийн төрөш хамт байсан үзэгчдэд маш их баярлалаа. Хөтөлбөр маань энэ төрөд өндөрлөж байна. Маргааш энэ цагтаа иргэн уулзлаа. Тэр баяртай.